үзэгч та бүхэндээ өдрийн мэнд хүргэе. Их сурвалж ярилцлагын ээлж дугаар хэлж байна. Өнөөдрийн урьдчилан зочин маань Монгол Улсын боловсролын их сургуулийн багш Амгалан ирсэн байна. Танд өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Юуны өмнө бас танаа хамт олон өнөөдөр бас телевиз үзэж суугаас үзэгчтэй ч гэсэн энэ өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр бас хүүтнийг бол давчна. Монголын ард түмэн бол эртнээс бол тэсвэртэй дэвчээртэй ард түмэн. Тэгээ аялал жуулчтай үйлрэл эхэлнэ тийм үү? Дуулаараад эхлэхээр. Тэгэхээр хоёулаа өнөөдөр ярих сэдв маань үндсэндээ Монгол Улсын аялал жуулчлалын салбар одоогийн байдлаар ямар байна? Цаашид юу яах ёстой вэ? Үнэхээр эдийн засагтаа тодорхой хэмжээний мөнгө оруулаад ирдэг тийм салбар байх уу гэдэг энэ чиглэлд хүрэх юм л да. Тэгэхээр яг өнөөгийн нөхцөл байдал юм бол хэдэн жуулч авч байна Монгол Улс? Тийм. Тэгэхээр ер нь бол аялал жуулчлалын салбарын тоон үзүүлэлтээс харах юм бол тогтмол өсөлттэй л гардаг. Дунджаар бол манайхны 380-аас 420 мянган жуулчин хүлээж авдаг тоон үзүүлэлтүүд сүүлийн нэг 8 орчим жил бол тасралтгүй л явж байна. Тэгэл ер нь яг нэг 5-аас хамгийн ихтэй нэг энэ жил нэг 17 орчим өссөн байсан баха. 17 онд тийм 17 онд. Одоо 11 сарын байдлаар жуулчтайгаа тоог үзсэн бол нэг 17 орчим өссөн байх жишээ. Тэгэхээр яг жуулчлалын масс ерөнхий хандлага бол тоон үзүүлэлтээр бол өсөлттэй л гараад байгаа. Үүнийгээ дагаад мэдээж нөгөө эдийн засагт үзүүлж байгаа нөлөөлөл нь ч гэсэн өсөлттэй. Гэхдээ сүүлийн үед бол эдийн засагт үзүүлж байгаа нөлөөлөл буюу нөгөө дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийн жин нь бол харьцангуй буураад байгаа. Яг тэгэхээр уул уурхай бусад том салбарууд барилга мэт ингээд нэг том салбарууд бий болоод ирэхлээр хуучин бол нэг дотоодын нийт бүтээгдэхүүний 7-оос 9 орчим хувийг бүрдүүлдэг байсан бол одоо нэг 3.5-аас 4 орчим хувьтай ч юм уу ийм байгаа. Гэхдээ тэр нь бол яг нөгөө масс жижиг хэсэг нэгжүүдээрээ хуваарлаж байгаа байдлаар аваад үзэх юм бас л том үзүүлэлт байхгүй том үзүүлэлт. Дараагийн нэг зүйл нь бол жуулчдын тоо өсөд байгаа үзэгдэл маань юутай холбоотой вэ гэдэг асуудал байхгүй. Магадгүй одоо энэ жилийн 10 гаруй хувийн өсөлт нь бол сайн бодлого ч юм уу эсвэл сайн хөтөлбөр төлөвлөлт байв уу гэхлээр бас л үгүй. Энэ бол зүгээр л нэг жам ёсны хандлага юм шиг байгаад байна. Өөрөөр хэлбэл барилгын салбарын уналт, уул уурхайн салбарын уналтууд томоохон компани цохилт өгөөд ирэхлээр дараагийн нэг компани ивент гэж эхэлдэг шүү дээ. Угжиж эхэлдэг. Тэгэхээр тэдгээр компаниуд уул уурхайн салбар юм уу барилгын салбарынхаа уналтыг дагаад аялал жуулчлалынхаа салбарын үйл ажиллагаа жоохон дэмжиж өгөхлөөр нэг 10-аад компани л аялал жуулчлалын салбарт орж ирж байгаа үүрэг оролцооны үзүүлэлт байхгүй. Түүнээс биш яг одоо үндсэндээ манай явуулж байгаа бодлого маркетинг сурчлагын үр дүн дээр өссөн үзүүлэлт юмаа гэдгийг бол хэлэхэд бол их хэцүү. Нэгдүгээрт бол дараагийн нэг зүйл нь бол таны сая хэллээ шүү дээ. Одоо өвлийн улирлыг бол бид нар давчнаа. Угаасаа л нөгөө эдийн засгийн тоосоор гал давчдаг шүү дээ. Тэгэхээр яг энэ үед бид нар яадаг вэ гэдэг асуудал байхгүй. Тэгэхээр энэ үед хүмүүс аялахаа болчих юм уу үгүй л юм л да. Аялаад л ах хэрэгтэй байдаг. Тэгэхээр энэ үед бид нэр аялал жуулчлалаа идэвхтэй байлгахын тулд яах вэ гэдэг. Одоо өвлийн гэсэн үг. Тийм өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд яах вэ гэдэг асуудлууд байгаа байхгүй. Тэгэхээр өвлийн аялал жуулчлал гэдэг тэгэхээр бид нар хамгийн түрүүнд юу боддог вэ гэхээр нөгөө цас. Тэгээд нөгөө хамгийн түрүүнд л нөгөө өвлийн одоо нэг хідэн байгалийн хүчин зүйлүүд бодоод байдаг. Гэтэл яг нөгөө тогтмол байдаг асуудлуудаа бид нар яаж хөгжүүлэх вэ гэдэг бодлого авах хэрэгтэй. Нөгөө нэг цасан дээр суурилсан аялал жуулчлал бай гэж бодъё л да. Тэгээ өвлийн аялал жуулчлал одоо тэр өвлийн спортын аялал жуулчлал. Тэгээ тэрийг хөгжүүлэх уур амьсгалын тааламжтай нөхцөл яг хаана байна вэ? Тэр газар нь бид нар юу хийх ёстой гэдэг ийм судалгаагаа хийхгүйгээр нөгөө өвлийн аялал жуулчлал гэдэг юм бас ярьж болохгүй болчиход байна. Гэхдээ өвлийн аялал жуулчлал биднэрт хэрэгтэй гэвэл хэрэгтэй байхгүй. Дараагийн нэг зүйл нь бол одоо удахгүй улирал эхэлнэ. Ингээл яж ятал юу ах улирал эхэлж шүү дээ аялал жуулчлал улирал. Одоо бидний хувьд бол нөгөө гол fix season буюу нөгөө өндөр эрчимчлэлтэй улирал байхгүй тийм. Тэгэхээр тэрийгээ ирэхэд бид нэр дараа жил шинэ бүтээгдэхүүн юу байна уу гэдэг асуудал. Дахиад нөгөө өвсгөл нуур юу үзүүлэх үү? Тий. Нөгөө өвсгөл нуур нөгөө л өмнө гой байх уу гэдэг асуудлууд байна л да. Тэгээ энийг маань үздэг байсан хүмүүс үзээд дууссан байхгүй. Одоо энийг үзэж байгаа Европын жуулчид бол ихэвчлэн дандаа битасаа аялагчд. Битасаа аялагч болон бадарчин үүрэгчтэй аялагч хоёрыг хооронд нас жоохон зааглах хэрэгтэй байдаг. Битасаа аялагч нь бол өөрөө зах зээл дээр аягүй том сегмент байхгүй. Байж л идэг. Өөрөө аяллаа төлөвлөгөөгөө гаргаад өөрөө үзэх юмаа үзэл төлөх ёстой газар мөнгөө төлөөл яваад идэг хүмүүсийг бол битасаа аялагчд гэдэг. Бадарчид гэдэг маань бол бүр нөгөө те. Хаста хамгийн хямдхан байж болох бүхэл нөхцлүүдээр явж одоо өрсөлддөг тийм зах зээл байхгүй. Тэгэхээр манад бол яг сүүлийн үед энэ битасаа аялагчдын тоо бол нэлээд нэмэгдэж байна. Тэгээ эднэрийн бас сайн тал байдаг юм л да. Эдгээр чинь өөрсдөө очиод одоо янз бүрийн үзэсгэлэн гаргадаг ч юм уу, янз бүрийн ном бүтээл гаргадаг ч юм уу, ТV нэвтрүүлэг хийдэг ч юм уу, тийм байдлаар Монгол орныг сурчлаад байдаг бас. Дрооноор зураг авчдаг. Тий. Тэгээл сурчлаад тэрийгээ гоё нөгөө YouTube-д өөрийнхөө суугаар тавиал те. Тэгээд тэр нь олон хүмүүст хандлт аваад байгаад идэх талтай. Тэгээд бид нэр яг инхийн тулд одоо ирэх
2017 оны жуулчны улиралд магадгүй 19 оны жуулчны улиралд бид нэр юу хийх ёстой гэдэг асуудлууд одоо л яригдчих хэвээр. Яг одоо ингээд аялал жуулчлалын компаниуд, тур операторууд бол бүгд л 19 оны, 18 оныхоо төлөвлөгөөг зарж байгаа шүү дээ. Тэгэхээр 19 онд бид нэр юу үзүүлэх ёстой? Манай Монголд 19 онд ямар наадам болох ёстой тийм гэдэг зүйлийг бид нар харж ээж нөгөө жуулчдаа өсөхгүй тухай ярих асуудал юм аа. Та ярьсан л та ер нь жуулчлалыг зүгээр Азийн жуулчин, Европын жуулчин гэл англи л та. Энэ Аз жуулчин, Европ жуулчдын хоорондын зан төрхийн ч юм уу соёлын ялгаа байна уу? Байлгүй яах вэ? Маш их шүү дээ. Өөрөөр хэлбэл Европ жуулчд бол одоо юу гэдэг чинь нэг жижиг юм хараад хөөрөөд хөвсөлцөөд идэг улсууд биш байхгүй. Өөрөөр хэлбэл тэдний зан төлөв бол харьцангуй тогтвортой сууршилтаа ардсан шүү дээ. Дээр нь бол Азийн жуулчд бол харин тийм биш байхгүй. Тэ. Илүү их одоо эмоцтой ч гэдэг юм уу те. Илүү их зах зээлийн хэрэглэгчийн зан төлөв нь илүү ховсонтгой те. Хаана юу болж энд яг л тэр зах зээлийн тэр нэг зүйлийг дагаад явж идэг те. Хаана юу нээгдэж чинь тэр лөө ерөөсөө маасаар урсж идэх улсууд байхгүй. Европчууд ч юм бол харьцангуй тайван ардсан тийм. Хятад солонгосын жуулчд. Тийм хятад солонгосын жуулчдыг аваад үзэхдээ тийм биш. Манайд ч юм бол сүүлийн үед солонгос жуулчдын тоо чинь гайгүй өсөөд 15,000 орчим бол байгаад байна гэсэн үг л дээ. Гэхдээ яг нөгөө 400,000 жуулчин дотор аваад үзэхлээр жоохон тоогоц. Гэтэл тэр дотор одоо Аз жуулт юу солонгос жуулч нэг 15,000 байлаа гэж бодох чинь түүнээс бараг 10 дахин их 150,000 гаруй жуулчин Монголд ирж байна. Хятад жуулчид. Гэхдээ яг одоо жуулчдыг нөгөө хятадуудыг жуулчин гэж үзэхгүй гэдэг асуудлууд байгаад идэг л да. Гэхдээ яг л байгаа зах зээлийнхаа өмдлөөс харах юм бол манад байгаа гол зах зээл нь зорилттой зах зээл нь бол хятадын зах зээл биш үү те. Тэнд яг байгаа тэр манад ирж барилга бариад байгаа хүмүүсийг нь бид нар үзий яддаг байж боллоо гэхэд тэр мөнгөө хаашаа хийх үү, хаашаа өрөх үү, хаашаа аялах уу гэж сууж байгаа. Жишээлбэл Америк, Европын орнууд руу явцдаг нэг масс байна, нэг хэсэг тийм үү сегмент нь байх. Гэтэл тэднэр рүү явж чадахгүй өөр бусад хаашаа ч хамаагүй явъя гэж хүсэж байгаа хүмүүсийн тоон Монгол хүндний тоотой харьцуулахад хэдэн саяар тоологдох байхгүй. Тэгэхээр бид нэр тэдгэр зах зээлүүдэд зориулсан байдлуудыг яаж гаргаж ирэх вэ гэдгийг харах хэрэгтэй. Визтэй шүү дээ. Хятад Монгол улсад ирэхийн тулд. Тий, визтэй. Гэхдээ чи манайх 2010 оноос хойш шүү. Визний хөнгөлтийг бол солонгос хятад жуулчдад бол маш ихээр үзүүлдэг шүү дээ. Өөрөөр хэлбэл 10 тодорхой орлого заах байх юм. Тэгээ ер нь 10 ба түүнээс дээш групптэй одоо 10 ба түүнээс дээш жуулчдыг нэгтгсэн группт үзүүлж байгаа визний хөнгөлт нь бол маш бага. Нэг виз ч за би буруу санаж байна. Ер нь 10 орчим юаны үнэтэй байдаг шүү, тэ. Их бага хөнгөлтөөр үзүүлж байгаа. Ер нь жуулчны ангиллаар оруулж ирж байгаа тохиолдолд бол өндөр. Тэгээд ерөнхийдөө хятадын зах зээл дээр бол манайх ингэж байгаа юм л да. Нөгөө хятадын зах зээл дээр манайхаас өөрсдөө нэг компаниудын юу явуулцдаг. Лимит нэр явуулцдаг. Тэгээд энэ компаниудаар үйлчлүүлэх одоо зуршилж үйлчлүүлж байгаа байгууллагууд бол байгууллагуудтай хамтарч байгаа жуулчдыг бол жуулчин гэж тооцно гэдэг маягтай тийм хоёр улсын хоорондын гадаад хэргийн яамн дээр хоёр гадаад хэргийн яамны хоорондын тийм харилцан одоо санамжч гэдэг байхгүй. Тэгээ тэрнийхээ өрөөнд бол жуулчтай авчиж байгаа. Өөрөөр энэ зан үйл дээр үндэслээд Европ хүн, Франц, Герман, Англи ч юм уу хүн ирээд Монголд юу үзэх сонирхолтой. Хятад хүн юу үз тийм ямар үйлчлэг авах сонирхолтой гэдэг. Энийг бас ялгаж хэлж болох уу? Боллоо яах вэ? Тэгэхээр ер нь бол ингэж байна. Дэлхийн аялал жуулчлалын зах зээлийн одоо энэ хүлээн авахч улс орнуудыг хараад тахлаар яаж юм бэ? Хоёр үндсэн чиглэлээр л явчих хөгжиж төгс өгцөн. Нэг хэсэг нь бол ерөөсөө нөгөө нэг зугаа цэнгэл төгс entertainment чиглэл рүү гэх тийм одоо тэр казино, том бүтээн байгуулалт чиглэл рүү. Нөгөө нэг хэсэг нь бол яг нөгөө уламжлалт соёл ах уу тэр харьцангуй онгон зэрлэг байгалаа хадгалаад үлдсэн ийм л зах зээлүүд байна. Тэгэхээр Европын жуулчдын бол тодорхой нэг хэсэг нь бол тэр яг одоо тэр хоёр дахь зам чиглэлийг буюу тэр нөгөө уламжлалт түүх соёл харьцангуй онгон зэрлэг байгаль тэрийг сонирхож байгаа масс нь бол одоо хүртэл байгаад байгаа шүү дээ. Тэр нь манад ирсээр л байгаад байгаа. Даанч яг нөгөө манай жуулчлалд эзэлж байгаа хувийн жин харьцангуй бага байхгүй. Гэхдээ оруулж байгаа одоо үн цэн нь бол харьцангуй өндөр гэж тооцож болно. Ер нь бол тийм. Өөрөөр хэлбэл Европоос ирж байгаа яг одоо тэр монголчуудын уламжлалт байгаль, уламжлалт зам одоо тэр түүх соёл тэр бүх зүйлүүдийг үзэхээр ирж байгаа жуулчд маань бол үн цэний хувьд бол харьцангуй өндөр байна. Хятад буюу Азийн зах зээлийн жуулчид бол нөгөө нэгдүгээр замын сонирхоод байгаа. Өөрөөр хэлбэл нөгөө зугаа цэнгэл entertainment нөхцлүүдийг үсээд байгаа байхгүй. Түүнээс биш яг Европын Азийн жуулчид одоо юу гэдэг чи хөвсгөл нуурыг ч байд юм уу те. Яг нөгөө нэг юуг одоо Эрдэнэ зүй хийдэг ч юм уу үзээд гайх нь бол Япончуудаас бусдад нь бол
их бага мэдрэгддэг. Европ жуулчд бол яг л тэрийг л үзэх гэж ирдэг байхгүй. Европчууд манай Монголд ирж нэх зугаа цэнгэлж гэдэг юм уу те манай Монголд ирж казино тоглох гэж одоо өөрсдөө том хот соёлтой болсон. Тийм өөрсөнд нь тийм соёлын entertainment юмнууд байж. Одоо яг нэг үнийг хэлэхэд тийм л шүү дээ. Одоо Европын жуулчдыг аваад сонжин болдог дээр очиход Азийн жуулчдыг аваад очсноос хандлага нь өөр байхгүй. Хүлээж авч байгаа сэтгэх хүн. Заах сайн муу гэдгийг яриха байл л хандлага нь бол хоёр өөр байхгүй. Тэгээд аваад үзэхлээр Европоос ирж байгаа жуулчлалын үн цэн нь бол харьцангуй өндөр байгаа. Тэгэхээр мэдээж бид нар бол үн цэнтэй жуулчлалаа хөгжүүлэх ёстой гэдэг бидний зорилттой сегмент байх ёстой л үнэ. Гэхдээ яаж вэ гэдэг. Гэтэл түүний хажууд нөгөө нэг бидний нөгөө нэг одоо хийх гээд байгаа одоо жишээлбэл 27 жилийн туршлагаар явлаа шүү дээ манайх. Намайг Англид явж байхад намайг одоо Сан Францискод явж байхад тийм төв байна, ийм газар байна. Тэр элсэн цөлийг одоо ийм болгосон байна гэж бид нар айгүй их ярьдаг шүү дээ. Гэтэл тэр байдал талаасаа бидний хийх гээд байгаа зүйл бол хинт хүрэх үү гэхэлэр хөрш орнуудын зах зээл дээр л байхгүй. Хятадын зах зээл дээр эсвэл Оросын зах зээл дээр. Айл эсвэл Хятадын зах зээл дээр ирсэн байгаа зүүн хойд Азийн аялал жуулчлалын массыг л бид нар татах боломж нь байгаа даа. Маш амархан хэлбэрээр. Энэ одоо энэ уламжлал аялал жуулчтай нэг зүйл байна. Үнэхээр яг түүхэн яг тэр байгаагаар хадгалагдсан хөшөө, чулуу, бичээс ч юм уу. Эсвэл юм түүхэн газрууд байна л да. Эсвэл дээр нь ингээ зохиомдоор барьцдаг тийм. Үнэхээр ийм газар гэл сонжин болдог ч юм уу. Тэгээ өвөр Монголд бас энэ чиглэлээр нэлээд юм итгэвчээд байгаа гэж ярьдаг шүү дээ. Өвөр Монгол манайхтай өрсөдөгч гэж үзвэл. Ер нь одоо бол манайх сүүлийн үед л ингэж ер нь дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас бидэнд нэг том зөвлөмжл өгöd байгаа юм л да. Та нар бол торгоны замч байд юм уу, энэ цайны зам эсвэл нэг түмэн гол гэдэг юм уу, энэ аялал жуулчлалын том интеграцуудад нэгдэхийг хүсэж байгаа бол та нарын дүр төрх юу ах вэ гэхээр нүүдлийн өв соёл واخгүй. Ер нь бол тэрнийгээ бол санал болгодог шүү дээ. Та нар ерөөсөө үнийгээ л олон улсад сурталчилгаал те. Гэтэл бид нар болохоор ганцаархнаа нүүдэлдэг юм уу, ганцаархнаа бид нар одоо юу гэдэг чинь нүүдэлчтэй өв соёлоо хадгалсан юм уу гэдэг зүйл дээр бол бас их хэрэгэлзээтэй болчихдог. Жишээлбэл Европын зах зээлд аюул ойрхон Туркменстан ч гэдэг юм уу, Тажикстан гэдэг эдгээр улс орнууд ч Казахстан эдгээр улс орнууд ч яг биднийхтэй төстэй өөрсдөндөө хадгалж зүйлсэн жоохон ч гэсэн нүүдлийн соёлоо Азийн Европын зах зээл дээр үзүүлчихэд байгаа байхгүй. Тэр нь бол Монгол руу ирэхээс харьцангуй хямд байхгүй. Бүх зохицлуудаар. Тэгээ адилхан л нөгөө Малта гэртээ гэр сууцтай шүү дээ. Ерөнхийдөө төстэй шүү дээ. Түүнтэй яг адилхан өвөр монголчууд бол одоо өвөр монголчууд гэж хэлэх байх. Хятадууд бол бодлогоор өвөр монголчуудыг дэмжиж байгаа асуудал нь тэр байхгүй. Адилхан л бид нартай адилхан нэг ухсаатай нэг гарвалтай шүү дээ. Тэгэхээр тэд нар Чингисийг ярьж болохгүй бид нар ярих ёстой гэж бас одоо бид нар муухарлж болохгүй болчиход байгаа. Тэгэхээр тэр бүх зүйл түүхэн үйл явцуудтай холбогдолтой тэр түүхт газрууд нь өвөр Монголын газар нутаг дээр байна уу байгаад л байгаа байхгүй. Тэгэхээр тэр байгаадаа газруудыг нь харин манайхан судалгаагаар баталж өгöd байгаа нь тэднэрт бүр их том олз болоод тэрийг нөгөө нэгдсэн бодлого нэгдсэн системтэй учраас тэрийг уламжлалчингууд л энийг аялал жуулчлалын хот болгоё гэж хөгжүүлчихэж шүү дээ. Одоо хамгийн том жишээ нь тэр Орц хот байна шүү дээ. Орц хот бол одоо дэлхийн миссийг хүлээж авч байна. Зуны улиралд нөгөө Орц хотыг үзэхээр ирж байгаа жуулчдыг хүлээж авч байна. Асар том хот. Бусд үед бол баг хоосон шахвал хот байна шүү дээ. Тэрэндээ яг адилхан одоо энэ юуны Сүхбаатар аймгийн урт талд энэ юуны Шилэнгол аймагт тийм Улаанхад хотны орчинд маш том цогцлбор байгуулж байна. Тэрийг бид нар бол буруутгах болохгүй болчиход байгаа. Тэд нар ийм юм хийж болохгүй, тийм байгаагүй гэж хэлж байна. Тэгвэл бид нар яг өлгийн нутаг гэдгээр нь юу хийх вэ гэдэг асуудал байна. Яг л одоо энэ тэгвэл өлгийн нутаг нөхгүй. Тийм учраас бид нар нөгөө нэг өлгийн нутагт зориулсан өлгийн нутгийн түүхийн үн цэнийг бий болгож өгсөн энэ агуулгуудаар л аялал жуулчлалаа бид нар бий болох хэрэгтэй. Ер нь Европод тэр бол яг тийм тохиолдол зөндөө байдаг шүү дээ. Одоо тэр ялангуяа Англид тэр бол байдаг юм билээ. Тэр Артур хаантай холбогдолтой тий. Артур хааны их зэрэг энд одоо буудалж ийсэн. Артур хаан энд одоо ингээд түшээд энэ булагнаас одоо усууж ийсэн гэдэг ийм нөгөө нэг домог зүг бий болгочдөг, өөрсдөө бүтээчдэг. Тэгээд тэрийг нөгөө жуулчдад санал болгоод. Өөрөөр хэлбэл хүмүүст ялангуяа Европын жуулчдад бол тэр том барилга одоо тэр том цайз хэрмээс илүүтэйгээр нөгөө нэг түүхэн үн цэнтэй өлгийн нутаг одоо Homeland гэдэг тийм үү. Энэ нь их үн цэнтэй. Тэрийгэ сонирхыг гэсэн масс бол тэнд байсаар л байгаа байхгүй. Харамсалтай нь бид нар Чингис хааны төрсэн газар нутаг гэдэг тэгэхээр л дадал үгүй бэндэр гэдэл те. Энд нэг ийм газар гэхээр үгүй тэнд гэдэл ингэдэг шүү дээ. Тэгээ бидний өөрсдийн нөгөө дотоод бас нэг асуудал байх шиг л байна. Тэгэхээр аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх. За нэг 10-аад компани байна гэж та ярьлаа тийм үү. Энэ 10-аад компанид ажиллах одоо боловсон хүчин хүний нөөц гэж ярьдаг.
Зөвхөн англи хэл юм уу, франц юм уу, герман хэлээр юм уу, солонгос, японоор ярьдаг байх шүү дээ. Эсвэл түүхийн тэр мэдлэг бол байх шүү дээ. Хөтөч бол яг л жуулчантай харьцсан шүү дээ, тийм. Энэ чиглэлээр одоо манай Монголын боловсролын салбарт хэдэн оюутан суралцж байна одоо. Тэгэхээр ийм байгаа юм л да. Ер нь бол аялал жуулчлалын салбарын хүний нөөц болоод хүний нөөцийг бүрдүүлж буй аж ахуйн нэгжүүд гэдэг асуудлууд байдаг байхгүй. Тэгэхээр би хоёр талаас нь яриа л да. Нэгдүгээр аж ахуйн нэгж гэдэг талаас нь яриа тийм. Манайд яг одоогийн байдлаар бол нэг 750 гаруй тур оператор байгууллага буюу мэргэжлийн аялал жуулчлалын байгууллага байдаг байхгүй. Гэхдээ тэднэрээс нэг 250 орчим л идэвхтэй үйл ажиллагаатай гэсэн үг. Тэд нар бол жуулчийг хүлээж авдаг, хүлээж авсан тайлан орлого зарлага татврын газар мэдээлдэг ийм байгууллагууд гэсэн үг. Бусд нь бол дандаа дал бизнес эрхлэгчтэй байхгүй. Тийм. Нэгдүгээр, хоёрдугаарт бол манай Монголд байгаа аялал жуулчлалын салбар маань өөрөө нөө улирлын чанартай байхгүй өссөн үсээгүй. Тийм болохоор тогтвортой буюу байнгын ажлын байр бий болох нөхцөл нь харьцангуй бага байдаг. Тийм. Нэг манад бол нэг ойролцоогоор дэлхийн аялал жуулчлалын байгууллагын гаргадаг нөгөө эдийн засгийн судалгааны товхимол дээр бол манайх нэг 43 мянган орчим хүн аялал жуулчлал зочлог үйлчилгээний салбарт ажиллаж байна гэсэн тоо байдаг байхгүй. Манай зүгээр зарим судлаачдын гаргаж байгаа тоонуудаас аваад үзэх юм бол 50 орчим мянган хүн байдаг гэсэн судалгаа байдаг. Тэгээд энэ яагаад ийм зөрүүтэй гараад байна вэ гэхээр тогтмол ажлын байртай биш учраас тийм байхгүй. Зуны 3 улиралд зуны 3 сард 4 сард л ажилтаа гайд хийж хагаад тэгээд өвөл нь болонгууд өөр салбарт магадгүй их сургууль багшилдаг ч юм уу эсвэл нэг 10 жил багшилдаг ч юм уу эсвэл өөр нэг компанид орчуулга тэг юм хийдэг ч юм уу. Ийм системтэй байгаа тусламж хүний нөөцийн асуудлуудыг бол тооцож үзэхэд хэцүү байдаг. За яагаад ийм хэцүү байдаг вэ гэхээр манай дээр энэ аялал жуулчлалын компани засаглалын чадвар өөрөө сул байгаа байхгүй. Засаглалын чадвар сул байгаа. Хоёрдугаарт нэг зүйл нь юу вэ гэхээр аялал жуулчлалын өнөөдрийн хүртэл 92 оноос хойш үж үзэл дээ хоёул. Тэгэх юм бол 25 жилийн турш бол манай аялал жуулчлалын хүний нөөцийн салбарын нэгдмэл бүртгэлийн сан одоо хүртэл байдаггүй байхгүй. Жишээлбэл амгалан гэдэг хүн хэдэн компанид амжаад хэдэн компани дээр ажиллаж байгаа вэ гэдгийг одоо хүртэл тоолж чадахгүй шүү дээ манайх. Өөрөөр хэлбэл би эхний компанитай ажиллаж байгаад нэг одоо юу гэдэг чинь тийм нэг хэдэн төгрөг алдагдал хохирол учруулчаад цутаагаад дараагийн компанитай очиод ажиллаж байгаа юм уу, сайн ажилтсан юм уу, муу ажилтсан юм уу мэдэх юм байхгүй. Тэгэхээр энэ мэдээллийн хүний нөөцийн салбарын энэ мэдээллийн сангийн бүрдэл байхгүй учраас манай дээр одоо энэ тоон статуст гаргаж ирэхэд айгүй хэцүү байна. Нэгдүгээр асуудал жуулчны байгууллага талаас нь ярих юм бол. Хоёрдугаарт бол боловсролын салбарт аваад үзье л да. 2007 оныг харьцуулаад үзэх юм бол нүсэр тооштой. 2007 онд 5200 орчим оюутан аялал жуулчлал зочлох үйлчилгээний чиглэлээр суралцж илаа. 57-8 сургууль бараг 60 гэж ярьдаг байхгүй. 60 сургууль дээд боловсралтай мэрэгчлэлтэн бэлтгэж байлаа. Одоо 10 жилийн дараа харахаар өнөөдрийн байдлаар бол нэг 700 орчим оюутан суралцж байна. Нэг 4 сургууль аялал жуулчлалын чиглэлээр мэрэгчлэлтэн бэлтгэж байна. За тэгээд түүнд нэг одоо энэ жил нэг манайх нэг 800 одоо нэг 700 хэдээс нэг 200 орчим 190 хэдэн хүүхдэл төгсөх мэрэгчлэлтэй болсон хүчин болж төгсөх боломж байна гэд аваад үзэхлээр энэ их том савлгаа байгаа. Тэгээ энэ маань юу хэлж ийм вэхлээр манай хүний нөөцийн салбар бодлого төлөвлөлт бол маш орхигдсон, гээгдсэн шинж байхгүй. Ийм их савлгаатай байж болохгүй шүү дээ. 750 аж ахуйн нэгжээс 200 л бүртгэлтэй ч юм уу те. Нэг 10 жилийн өмнө 60 сургууль байсан отоо 10 болдог ч юм уу те. Ийм байдлуудаар үзүүлээд байна гэхлээр манайх бол хүний нөөцийн салбарт бол зайлшгүй өөрчлөлт хийх хэрэгтэй болчиход. Дараагийн нэг зүйл нь бол 3 дахь асуудал юм байна. Ихтэй сургуулиуд бол дандаа дээд боловсралтай мэрэгчлэлтэн бэлтгэдэг. Тэгээ үүнийг зарим нь буруутгадаг байхгүй. Гэтэл бол өгтөө үгүй юм байна л да. Тэр хөтөж хийгээд явж байгаа хүн чинь бол бидний бэлтгэж бий болгож өгсөн бүтээгдэхүүн үйлчилгээг нөгөө аялагч жуулчдад хүргэж байгаа өөр хүргэлтийн ажилт нь баггүй та. Гэтэл тэр бүтээгдэхүүн үйлчилгээг зөв оновчтой төлөвлөдөг хүн нь цаа талд нь байх хэрэгтэй байхгүй. Тэгээ тэрийг нь бид нэр ихтэй сургуулийн хэмжээнд дээд боловсралтай төвшөнд бэлдээд байгаа байхгүй. Бэлдэх гээд оролдоод байгаа. Тэгэхээр энэ шаардлагууд. Тэгээ ингээд бэлдэж байгаа явцад бол юу гарч ийнэ гэхээр одоо таны түрүүний асуудал хэлний асуудал байхгүй. Тэгэхээр Европын улс орнуудад эдгээр бол яг нөгөө англи хэл дээр сургалтаа явуулдаг, англи жуулч хүлээж авдаг, хэлтэй жуулч хүлээж авдаг улс орнд бол англи хэлний кредит цаг гэж огт байдаггүй байхгүй. Түүнийх нь оронд нь тэр практикууд нь өндөр байж байгаа. Гэтэл манад болохоор аялал жуулчлалын мэрэгчлэлтэн бэлтгэж байгаа юм чинь бид нар мэдээж хэлний түвшин өндөр түвшинд бэлтгэх хэрэгтэй байхгүй. Дээд түвшинд бэлтгэх хэрэгтэй. Тэгэхээр нөгөө хичээлийнхаа ноогдол кредитүүдийг аваад үзэхлээр тэр хэлний цаг руу ноогдож байгаа кредит цаг нь бас өндөр байдаг. Тийм болохоор дадлага практик цаг маань өөрөө бас яг нь тэр хэмжээгээр багасчаад байдаг байхгүй.
120 кредитэд багтааж дээд боловсралтай боловсруучч бэлтгэх ёстой шүү дээ Монгол Улсын хуулинд бол бакалаврын зэрэг нь бол тийм. Тэгэхээр тэрэндээ нийцүүлж бид нар бэлтгэх ёстой. За тэгвэл хил гэдгийг бэлтгэх юм, аялал жуулчлал гэдгийг бэлтгэх юм. Одоо таны нөгөө түрүүний асуудаг шүү дээ. Монголд ирж байгаа хүмүүс байгаль үзнэ, түүх соёл үзнэ. Тэрийг мэддэг мэрэгчлээ хүн байх ёстой байхгүй. Өөрөөр хэлбэл тэрийг мэддэг хүн хөтөлбөр төлөвлөгөө хийн штэ. Тийм үү? Тэрийг мэддэг хүн тайлбарлах гэдэг нь дараагийн асуудал байхгүй, өөр асуудал. Тэгэхээр тайлбарлах бүтээгдэхүүнийг хэн бий болгож өгөх юм гэхээр тэрийг мэддэг дээд боловсралтай төлөвлөгчл байх хэрэгтэй байхгүй. Тэгээд бид нар бол тэр төлөвлөгчдийг л бэлдэж байгаа одоо юм. Яг мэдээж зах зээл дээр гараад үзэхлээр аялал жуулчлалын мэрэгчлэр төгссөн хүмүүсийн ажлын байранд хандж байгаа хандлага бол харьцангуй ялгаатай л да. Бүгд 100% одоо бэлтгэж чадж гин үхэхлээр бол үгүй тийм. Тэгэхээр энийг өшөө сайн бэлддэг болгохын тулд эргээд нөгөө нэгдүгээр асуудал буюу аялал жуулчлалын байгууллагууд маань өөрөө боловсралтай боловсрал хөрөнгө оруулалт хийж чаддаг анхаарал хандуулдаг байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл шууд захирал нь өөрөө өөртөө адилхан шахуу менежер авах гэдэг байхгүй. Бүх төвшнөөрөө тий бараг л туршлагач хийдэг гэл. Гэтэл тийм хүн манай компанид орж ирж ажиллаад 1 жилийн дараа алга болчихдог. Хайцсан гэсэн чинь дараагийн IT-эн дээр уулздаг байхгүй. Яасан гэсэн чинь багшаа харин би нэг компани байгуулсан. Өөрөөр хэлбэл бид нөгөө дээд түвшний мэрэгжилтэнд шаардах тусмаа компани засаглал муу өөх цалин хангамжинд тааруул байх юм бол тэр хүн чинь 1 жил ажиллаад туршлагаа бүр хөрөмтлүүлээд дараагийн дахиад 756 дахь компани واخгүй тийм байна. Системийн хувьд л тийм. Тэгээ ийм л байдлууд үүсчихэд байна. Тэгэхээр байгууллагууд өөрсдөө яах ёстой вэ гэхээр эдгээр цөөхөн байгаа ихтэй сургуулиуд дээр ядаж 3 4 дугаар курсын оюутнуудтай дадлаг туршлага солилцдог гэрээ байгуулдаг тийм. Тэднэрт нэг одоо яа болил л да 70,000 төгрөгийн сар олго өгдөг болчихлоо тийм шүү. Тэгээд нэг тэднийг авчираад туршлагажуулж байгаа нэг 5 хүүхдээс шилдэг 3-ыг нь аваад 4 жил гэрээ байгуулад тийм хамтраад ажиллах ийм нөхцөл боломжууд байгаад байгаа. Тэгээд тийм зүйлүүдэд хардаггүй. Ерөөсөө л өөртөө адилхан төвшөнд бэлтгэгдсэн л хүн ирэх ёстой юм шиг үлээгээд идэх байхгүй. Тэгээд тийм энэ ихтэй сургуулиуд бэлдэж чадахгүй байна. Тэгэхэд олон улсад бол тийм байна. Ийм төвшөө яриад байна. Зүгээр одоо англи гадаад хэлийг ч гэсэн 4 жилийн хугацаанд бас боломжийн хэмжээнд сурна гэдэг л төвхтэй шүү дээ. Төвхтэй шүү дээ. Ялангуяа Монгол нөхцөлд бол оюутнууд бол одоо яг академик танхимд номоо үзэхээс гадна уг нь завтал авахгүй юу? Би ч өөр оюутал байсан юм тийм. Яг тэр завтаа байгаа чинь 3 4 дугаар курст барьцсан уучраа олцсон байгаа үед нь л жуулчны компанид жуулчин дагуулаад явуулцдаг л байх гэсэн. Тийм л юм ярьж штэ. Тийм. Ерөөсөө эн чинь одоо юу гэдэг чинь тэр компаниудаас одоо манай ширээ санал өгөөч гэх юм биш байхгүй. Өөрөөсөө ирээд сургуулиудаа уулзж агаад 3 4 дугаар курсын оюутнуудтай одоо нэг өдөр 2 өдрийн сургалт хийгээ те. Тэн дотроо сонирхсан оюутнуудаа цуглуулж аваад тэгээ нэг за оюутнууд бол эхлээд нэг айхтар мөнгө нэхэд идэггүй л да. Гол нь нөгөө өөрсөнд нь таатай тэр дадлагж явах тэр мэрэгжлийнхаа үн цэн мөн чанарыг ойлгоход нь тусалдаг орчин нөхцөлийг нь бий болгоод өгдөг те. За энэ манай дадлагч оюутан за энэ чиний ширээс үү энэ чиний компьютер шүү те. За чи 7 хоногийн тэдэн өдөр ирэн за чи нэг тим юм хийгээрэй те. Яг хөө бүгдийг нуулж болохгүй шүү дээ. Тэр 10 оюутан дотор нэг сайн 3 оюутан байж л байгаа шүү дээ. Ер нь бол шилдэг мэрэгжилтэн 1000-аараа төрдггүй л хэвчээ те. Би бол тэгж л бодож байна. Тэгээ яг үнэхээр тэр мэрэгжилтээс дур сонирхолтой одоо охид залуус тэр хүмүүсийг сонгож л эсвэл хэрэгтэй л болж байгаа юм л да. Тэгэхээр та ярьсан аялал жуулчлал зөвхөн одоо машин цугуулгаал хөдөө гадаа ийш тийш давхиад байдаг салбар ш. Бас нөгөө салбаруудтай их холбоотой гэж ярьсан тийм үү? Ер нь бол аялал жуулчлалын үйлдвэрлэл өөрөө их тийм хүн болгоны харахаар их амархан салбар. Их ойлгомжтой юм шиг. Гэтэл яг нөгөө нарийн дотор үйлдвэрлэлийн дотор ингээд ороод үзэхлээр хасрыг том уялдаа систем байхгүй. Тэгээ энэ бүхэл системийг нэг чигт удирдна гэдэг л энэ аялал жуулчлалын бизнес байхгүй. Өөрөөр хэлбэл нэг жуулчин ирлээ гэхэд хоол ундаа зочид бол байршуулах хэрэгсэл тээвэр нөгөө хөтөчтэй үзүүлэх зүйл те. Тэгээ аюулгүй байдал даатвар даатгал худалдаа шопинг гэл энэ олон зүйлүүдийг бүгдийг нэгтгэж би нэг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгоно шүү дээ. Улаанбаатар хөвсгөл Улаанбаатар гэдэг те. Тэгэхээр энийг зөвхөн энэ аяллаа хөтөлбөрийг бий болгоод явахын тулд нөгөө хөтөчтөө даатгаад л тийм үү. Тэгээ замд нь 10 хэдэн байгууллагатай холбоо утсаар яриад л те. Гэрээгээ гаргаал ингэж ирж байгаа бүтээгдэхүүн байхгүй. Тэгээд ингэж ирж байгаа энэ бүтээгдэхүүний энэ системийг бол бид нэр 10 20 жил нөө туршлагаар хийсэн. Ингээл болдгийн гэд. Ингээд туршлагаар явсаар одоо эцсүүлдээ бол яах нь манай аялал жуулчлалын салбар ингээд зогссон байхгүй яг үндэ бол. Уналтанд орж. За тэр уналтанд ороход ойрхон байна. Иймэрхүү байх юм бол уналтанд орохдоо хөвсгөлийг зорих жуулчид тэрэлцгийг зорих жуулчдын тоо эргэлзээтэй болж эхэлж шүү дээ.
Яагаад гэвэл хөвсгөлийн нөгөө нэг онгон зэрлэг үнэхээр нөгөө гайхамшиг дуу алдан тэр эзгүй байгалд очие гэж бодсон чинь гэр хороол ухтаж шүү дээ. Тийм бос. Ерөөсөө гэр хороол шүү дээ. Зүгээр ингэ хашаа. Тийм модон дотор байгаа гэр хороол шүү дээ. Ерөөсөө хэцүү тэр яг зүгээр хоошоо жанхаа ч юм уу хоошоо явж ижил нэг жил. Тэнд адилхан л модоо түлэн утаа гаргана. За жоох өгөөтөн болох юм бол нүүрс түлэн утаа гаргана. Зах шиг тийм. Тэгээд л хашаага барина. Тэгээд нэг баахан хүмүүс газар юм дийлгээд л наран зул зах шиг эгээл ялгаа байхгүй. Горх тэрэлжийг хар тий. Адилхан л нүхэн жорлонтой. Тэн чинь адилхан л хөрснөд ороод адилхан бүх юмуд явж. Тэгэхээр бид нэр одоо нөгөө туршлагаар явсан үйлдэл маань одоо ингээд эдийн засгийн хувьд зогсолтод орчлоо. Үн цэнтэй жуулчд маань Монголыг үн цэнтэй гэж харахаа болж эхэлж байгаа байхгүй. Заас Монголд очиод дэмий баха. Яагаад гэвэл үнэхээр одоо морьтой ч явах газар байхгүй болцсон байлаа. Нөгөө бид нар ингээд майхнаа бариад хондог байсан газар ч гэсэн хөвсгөл дээр очсон ч байхгүй л гэж л ярьдаг болчихж байгаа байхгүй. Тэгэхээр ийм байдлуудаар бид нөгөө нэг туршлагаар хийж болд юм байна. Хийх ёстой мэн гэж орсоор хагаад энэ салбарыг ингээд нөгөө амар хялбар юм шиг харсаар хагаад энэ салбарыг сүлд нь эвдээ хийчих. Одоо хамгийн сүүлийн жишээ байна шүү дээ. Цонжин болдгийг анх байгуулахдаа тэнд юу байлаа да? Уу болон гэд маш том сайхан хөндийл байлаа шүү дээ. Тийм үү? Янзын сайхан хөндий байсан. Одоо тэр кино тэр хөндийд чинь нөгөө Мантхад цэцэн хатан киноны зураг авалтыг хийж исэн. Биш нөгөө Мөнх тэнгэрийн хүчин дор киноны зураг авалтыг хийж исэн гой гой юмнууд байж л эзэнгүү хөндий байсан шүү дээ. Одоо яваад очихлоор гэр орол болт. Тэгэхээр манай аялал жуулчлалын салбарт яадаг вэ гэхээр хамгийн том бэрхшээлтэй асуудал нь газар олголттой байдаг байхгүй. Жуулчны баазад олгож байгаа газрыг бол хэмжээ нь өөр гэдэг. Нэг хамгийн ихтэй нэг 2 га орчим газар байдаг баг. Би тийг сонсч байсан тийм. Дээр нь нөгөө нэг газар нь өөрөө яам олгодог. Тусгай хамгаалалттай газар нутаг олгодог юм 2 юм юу байгаа байхгүй. Систем. Тусгай хамгаалалттай газар нутаг нь эрхийг нь олгохгүй болчихлоор яам олгож таарна да. Тэгэхээр нөгөө тусгай хамгаалалттай газар нутгаас яг нөгөө өөрсдийнх нь төлөвлөсөн бодлого төлөвлөлтөөс өөр газруудад нь яам газар олгоод идэг. Тэгвэл яам олгохоо болж тусгай хамгаалалттай газар нутаг олгоё гэдэг тэгэхээр амархан нөгөө нэг газраа нөгөө хин нэхгүй хүний юунд учраас те асуудалт учраас газраа ингээд амархан олгоод идэг. Тэгээ нөгөө жижигэн газарт хүмүүс ямар хөрөнгө оруулалт хийх нь тодорхой шүү. Жижигэн л хөрөнгө оруулалт хийж шүү дээ. Өөрөөр хэлбэл жижигхэн хөрөнгө оруулагчтай хүн бол жижигхэн л карьертай байхгүй юу? Хэл жижигхэн л юм сэтгэнэ гэсэн үг тийм. Тэнд хизээч 3 сая төгрөгийн жорлон байрыг гэж хүн бодохгүй шүү дээ. Өө юу яриад байгаа юм би хүн 3 сая төгрөгийн жорлон бай. Тийм. Тэрэнд орохноо 2 оюутанд мөнгө өгөөд 300 сая төгрөгөөр нөхөх хулцсан дээр ирэхгүй. Гэтэл тийм биш 3 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн газар бол 3 сая төгрөгийн жорлон юу юм бэ л хэвгүй та. Тэгэхээр бид нар одоо энэ аялал жуулчлалын төлөвлөлт ялангуяа бүс нутаг орон нутагтаа төлөвлөж байгаа төлөвлөлтүүдээ бид нар зөв олж харах хэрэгтэй. Тэгээд дээр нь яг нөгөө нэг тэр тааламжтай нөхцөл үүсэж байгаа зөв цэгүүдээ бид нар тодорхойлж жуулчны баазуудаа төлөвлөхгүй болвол бүр хөсгөл нуурын ирэг дээр аваачаад барьцдаг тийм. Тэгээ хөсгөл нуурын ирэг дээр барьцсан жуулчны чинь цонхороо харлаа буугаад ирэг дээр нь очлоо. Тэгэл нэг хонол буцаж байгаа. Гэтэл чин тийм үнэхээр үн цэнтэй аялал жуулчлал байханд бол нэг хоног зардаг байх хэрэгтэй болчиход байгаа. Буудалтаа буулаа хөсгөл нуурыг мориор яваад үзээ те явсаар эргээд буудалтаа ирэхэд хонхоос өөр аргагүй болдог тийм ядчил тийм систем рүү орох хэрэгтэй болчиход байгаа. Тэгээд төлөвлөлтүүдийг бол бас аймаг орон нутгууд бол хийж байна. Өөрөөр хэлбэл энэ аялал жуулчлалын салбарыг чинь эдийн засгийн тэргүүлэх салбар гэж засгийн газрын хэмжээнд ч тэр тийм аймаг орон нутгийн хэмжээнд ч гэсэн зарлаад байгаа учраас гол төлөвлөлтүүдээ бол хийж л байгаа. Энэ бол том дэвшил байхгүй. Өөрөөр хэлбэл урд нь очиход юу ч байхгүй байсан. Гэтэл одоо нэг хин нэгэн хүн хийгээд өгсөн бодлогын бичиг баримт бариад сууж байгаа байхгүй. Ийм юм хийц одоо яах вэ гэдэг тийм. Тэгээ эн чинь бол том дэвшил байхгүй. Тэгээд бүх аймаг орон нутгад ийм болох хэрэгтэй. Дээр нь зөв төлөвлөлтүүдийг маш сайн хийж явах хэрэгтэй. Тийм л асуудал. За нэвтрүүлгийн цаг маань өндөрлөж байна. Аялал жуулчлалын салбараас сонирхолтой ярьсан танд баярлалаа. За та бүхний ажилч гэсэн амжилт хүсье. Тэгээд ийм салбарын маань гол асуудлуудын чиглэлээр анхаарал хандуулж байгаад бас таатай байна. Тэгээд төшөө олон биднэрт бол ярих юм бол маш их байгаа. Гэхдээ мэдээж одоо дандаа муугийн ярих юм уу, дандаа сайхныг ярих юм уу гэдэг нь л байна л да тийм учраас бол биднэрт бол энэ аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд бол ялангуяа ийм ярилцлагууд олон зүйлүүд хэрэгтэй байна. Их сурвалж ярилцлагын маань ээлж дугаар өндөрлөлөө. Ирэх бямб гарагт иргэн уулзъя.